Хүүхэд ихэнх хөвлөд байхаасаа сонсголоороо дамжуулан ихэлээ сурдаг бол сонсголын бэрхшээлтэй хүүхэд ингэж чадахгүй тул төрснийхэн дараа дохионы хэл заах шаардлагатай болдог. За манай улсад сонсголын бэрхшээлтэй хүүхдийн ганц сургууль байдаг нь Сүхбаатар дүүргийн 29 дугаар сургууль юм а. 29 дугаар сургуулийн хувьд 45 жилийн турш энгийн сургуульд хэрэглэгддэг дугардаг хонхоор хичээл сургуулийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. Хичээл эхлэх, дуусах, завсарлах үед багш хүүхэд бүрт очиж дохионы хэлээр дуулгадаг гинэ. Харин энэ асуудлаа шийдэх гарцыг анх 2010 онд тус сургуулийн багш сурагчид Япон улсад сурагч солилцоо хөтөлбөрөөр явах үедээ олжээ. Тус сургуулийн багш Баасанжив энэ тухайга сургуулийн удирдлага болон багш нартай танилцуулж улмаар тэдний сурагчдад ямар их хэрэгцээ шаардлагатайг ойлгуулахын тулд өөрсдөөсөө мөнгө гарган эхний ээлжинд эмнэлгийн шар гэрлийг сургуулийнхын коридорт байршуулсан байна. Дараа нь энэ санаагаа улам сайжруулж олон өнгө байх шаардлагатай гэж үзэл тэд энэ саналаа ерөнхий боловсролын сургуулиудын дунд явагддаг эргэн төсөлд оролцож 2 дотуур байрынхаа бүх өрөө коридорт эдгээр анивчдаг гэрлийг суйрлуулсан нь энэ ажээ. Энэ төслийг хийх явцдаа хүүхдүүд маш их идэх гаргасан. Өөрснөө тэр хонхотныхоо макетыг гаргаад гэрэлтэй хонхныхоо макетыг өөрснөө хийгээд тэгээд тэрийгэ барьж яваад маш их тооцоо гаргасан, маш их гадаад дотоодын байгууллага судалгаа хийсэн. Тэгжиж үлийн амжилтанд хүрээд байгаа. Тэгээд энэ эргэн төслийн маань нэг одоо гол үрдэн нь дүн бол тэднийг асуудлаа шийдвэрлэдэг. Хоёр дахь тэрнээс баггүй хамгийн чухал үрдэн гэхтэр хүүхдүүд итгэлтэй болдог. Бид нар өөрснөө яваад ингээд төрдөө ингээд санаа бодлоо хийгээд хамтраад явхад бол бид нар юм хийж чаддсан байх. 4 сарын 7-нд байсан баха. Гамшигын эсрэг онцгой байдлын нөгөө улс даяар нэг туршсан штэ. Яг тэр үед чи ингээд нөгөө сонсголтой хүмүүс ингээд сонсоод ингээд яаж байгаа. Тэгсэн чинь гинт багш нараа орж ирээд газар хөдлөлтийн даваараа дахиад дуурж алив гарыг гэж ингэсэн хүүхдүүд юу ч сонсоогүй хичээлийг сууж байгаа байхгүй. Тэр магадгүй яг үнтэй адилхан нэг өдөр ингээд газар хөдлөлт болоо тий хичээлдээ байх ч юм уу, гэртээ амьдарч байх ч юм уу, эмнэлэгт явж байх ч юм уу, кино үзэж байх ч юм уу, сонсголгүй хүмүүс ингээд өөр газарт явж байгаа. Гинт газар хөдлөлт болоод сонсголтой хүмүүс бол ингээд нөгөө аварын дуугаа сонсоод аврагдаад явчихна тийм үү. Гэтэл бид нар яах вэ? Биднийг хаана хэн аврах юм? Тэгэхээр ийм одоо дуут гэрлэн дохио буюу энэ гэрлэн дохио ингээд улс даяар хэрэгтэй байна гэдгийг бас бид нар яг тэр үед мэдсэн. Дотуур байранд тавигдсан эдгээр гэрэл нь олон үйлдэлийг илэрхийлдэг байна. За энэ улаан гэрэл бол одоо багш нар одоо хүмүүсээр бид нар ярилцаад энэ улаан гэрэл өрдөөсөө чухал хамгийн чухал гэрэл онцгой байдлын гэрэл юм а. Гамшиг ослын үед хэрэглэх гэрэл газар хөдлөх, гал гарах ямар нэгэн дэвшил одоо тэ дэлбэрэлт болох энэ гамшигт хэрэглэнэ. Тэ онцгой байдал. За энэ шар ногоон гэрлийг ба штэ тэ хүүхдүүдтэйгээ бид нар хамтдаа ярилцсан саналыг аваад хүүхдүүдтэйгээ ярилцаад судалгаа хийгээд за хүүхдүүд өөртөө гараар өргөд хэлж байгаа юм л да. Шар гэрлийг асууд ундаг цаг боллоо гэсэн гэрэл болъё. Шарыг асаангуут өрдөөс унтъя гэх. Ингэж ярьсан хүүхдүүд маань өөртөө. За ногоон гэрлийг болохоор чинь за ингээд л хичээл намаа игээл яаж мдээгүй байгаа үед хоолндоо явъя гэсэн одоо байдлаар энийг ашиглая гэж хүүхдүүд маань ярьсан. За ингээд бид нар энэ хоёрыг ингэж ашиглаж байгаа. За энэ ногоон шар хоёр хэрвээ хамтдаа асах юм бол хуралтай шүү. Ууцалтай шүү гэсэн гоё юм шүү. Хүүхдүүд санал тавьсан өөртөө. Тэг яг энэний дагуу бид нар энэ гэрлээ ашиглаж байгаа. Энэ охиныг отхон жаргал гэдэг. Тус сургуулийн 12-ын Б ангид суралцдаг. Тэдний Гархангай аймагт байдаг ч аймагт нь сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургууль байдаггүйгээс тэрээр хотод сургуулийнхаа дотуур байранд амьдарч хичээл сургуульдаа явдаг байна. Отхон жаргалын хувьд дотуур байр нь түүний төрсэн гэрээс ялгаагүй болжээ. Учир нь тэрээр энд амьдраад 11 жил болж байгаа юм байна. Отхон жаргал нийгмийн идэвхтэй сурагчдын нэг бөгөөд хичээлийн хажуугаар сургуулийнхаа хөгжил дэвшлийн эхлэл клубт явдаг. Тэд багштайгаа нийлж сургуульдаа нэг том ажлыг хийсэн нь ээлжлэн анивчих энэ гэрэл юм а. За би 11 жил дотор байранд ингээм амьдарсан. Анх удаа яг энэ жил ингээд гэрэл тавьсан. Урд нь ийм гэрэл байж байгаагүй. Тэгэл ингээд унтах, хоолндоо явах, босох гэж багш нар босооч, хурдлаач, цагаа бараач гэж хувцас хүмүүс гэдэг ингээд бид нар цагаа барьж чадахгүй ингээд дандаа хоцордог. Хин нэгэн бидрэг заавал дагуулж ингээд авдаг. Тэгээ зарим нэг нь унтчаал хоцроод хувцас өмсөөл очих энэ төр жишээтэй ингээд ер нь бол цаг барих юм хэцүү хоцрогдолтой байдаг гэсэн.
Тэгээ ийм гэрэлтэй босноос хойш амар сэтгэлд айгуу сайхан байгаа. Нөгөө гэрлээ хараад мэдрээл өөртөө босоод биеэ даагаал те хувцас өмсөөл. Тэгэл өөртөө яг юмдаа хамрагдаад ингээ явж байгаа. Энэ ста айгуу амар байгаа. Ста сайхан маа сэтгэл маш таламжтай. Сонсголгүй миний соёл таарсан үйлчлэгээнд явж байна. Тэгээ энэ иргэн төсөлд орснороо нөгөө төр засгийнхан яам тамгийн газар, хөдөлмөрийн яам гэл айгүй олон газараар хүүхдүүд өөртөө бас ингээд очиж уулзаж энэ гэрэл бидэрт ямар чухал байгаа юм бэ? Хууль дүрмдээ ингээ оруулсан байдаг. Энийг яагаад одоо хангаж өгөхгүй байгаа юм бэ гэл ингээд явсан. Тэгэхэд айгүй олон газар дээр бид ингээд дэмжижсэн. Газар хөдөлж цахилгаан захиж аюулын харанга дэлтгэхэд тэд юуч сонсохгүй. Аюул нүрлээд ирэхэд авраач гэж хэлж чадахгүй учраас тэднийг хинч сонсохгүй. Харин энэ аливчдаг гэрлийг анги танхим бүрт тавьснаар хүүхдэд ээлтэй аюулгүй хүртээмжтэй сургалтын орчинг бид бүрдүүлж чадна. Дан ганц сургуульч гэлтгүй томоохон худалдаа үйлчилгээний газруудад шаардлагатай гэрлийг тавьснаар хот иргэдтэй нэг алхам ойртож тэдний нэгч гэсэн асуудлыг шийдэж өгч чадах юм аа. За нэг давхарт, нэг коридорт, нэг давхрын хажуудалд нь хоёрхан юм гэрэл байгаа. Тэгээ энэ гэрэл нь болохоор яг завсарлах гэрэл юм уу одоо тий хичээл эхлэх гэрэл юм уу бас сайн мэддэхгүй. Яг тийм өнгийн одоо 3 гэрэл тавьчихвал яг бид нар одоо завсарлаж байна, одоо хичээл орж байна гэл ингээл тий. Аль энийг нь хурдан хийгээсэ гэл хүлээгээд байна. Ийм гэрэлтэй болчих юм бол хүүхд толгон бие дагаа сурах боломжтой болно. Ер нь алвал ингээ өөр бүх газар хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ ганцхан сургууль дотор барьж ажил үйлчлэгээний газар, төрийн байгууллагууд ер нь сонсголгүй хүмүүс хаана байна? Ер нь сонсголгүй бүх хүмүүст энэ хэрэгцээтэй байна. Авралын гэрэл ингэж хүмүүсийг авраасаа гэж үгсэж байна. Түнэр харанхуй гэж зүхэд суухаараа нэгч гэсэн лаасаа гэдэг үг бий. Дотор байрны коридорт эргэлдэн асах энэ жижиг гэрэл эрүүл хүний нүдэнд зүгээр нэг дуутаг гэрэлт дохио мэт харагдахавч сонсголын бэрхшээлтэй эдгэр хүүхдүүдийн хувьд амьдралынхан салшгүй нэг хэсэг амьдралыг нь гэрэлтүүлэгч болдог болохыг бид сая үзлээ. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын боловсрал эзэмшиж хөдөлмөрлөх эрх нь нээлттэйч сурах орчин нөхцөл тэдний хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байсаар байгааг эндээс харж болно. Тэд эхний алхмаа өөрсдөө хийж дотуураараа гэрэлтүүлж чадсан, харин одоо сургуулаа гэрэлтүүлэх том ажил тэдэнд үлджээ. Түнэр харанхуйг зүхэж суухаар нэгч гэсэн лаа асаацгаая.